Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачлан дэвшүүлсэн Улаанбаатарын яриа хэлэлцээ санаачлагын олон улсын 2-р баг хурал 25-26-ны өдрүүдэд нийслэл хотод болж байна. Монгол Улс бүс нутагтаа хэдийгээр тоглогч биш ч гэсэн үйл амьдралд анхаарлаа хандуулан идэвх санаачлаг гаргаж байгаагийн нэг илэрхийлэл нь энэхүү яриа хэлэлцээг зохион байгуулж байгаа юм. 2-р баг хурал Монгол Улс, Оросын улбаны улс, Бүгд найрамдах Хятад ард улс, Япон, Бүгд найрамдах Солонгос ард улс, Америкийн нэгдсэн улс, Бүгд найрамдах Энэтхэг улсаас 50 гаруй судлаач оролцож байна. За энэ удаад Зүүн Азийн аюулгүй байдлын уламжлалт болон уламжлалт бус асуудлууд эрчим хүч тээврийн хэлхээ холбоо сэдвийн хүрээнд шинжиж судлаачдын илтгэлийг хэлэлцүүллээ. Монгол Улс зүүн хойд Азийн аюулгүй байдал хамтын ажиллагаанд итгэх санаачлаг гарган бүс нутгийнхныгаа нэг дор цуглуулан бие биенээ хараад асуудлаа ярилцах боломж гаргаж байгаад баярлалаа. Бид өмнө илүү түүхийн асуудлыг хүндэж байсан бол энэ удаад цаг үеийн тулгамцсан асуудлаар улс төр болон эдийн засгийн хүрээнд ярьж байгаагаараа ач холбогдолтой болж байна. Миний хувьд Улаанбаатарын яриа хэлэлцээнд 2 дахь удаага оролцож байна. Уламжлалт бус аюулгүй байдлын талаар илтгэл тавих болно. Уламжлалт бус аюулгүй байдал гэдэг нь хар тамхи, байгаль цаг уурын гинтийн үзэгдэл зэрэг хүнд нөлөөлөх аюулыг хэлж байгаа юм. За уламжлалт буюу цэрэг дайны аюул, уламжлалт бус аюул улам бүр нэгдэн ойртож байгаад санаа зовж байна. Тэгэхээр одоо энд бол яагаад нэгдээгүй гэж нөхөр Хятад бол одоо 50-ны асуудал, хоёр арлын асуудал одоо шийдэгдэг байгаа. Нэгдүгээр, хоёрдугаартаас бүс нутагт холбоотны цэргийн эвслүүд байна. Энэ болохоор хүйтэн дууснаас хойш цэргийн эвслүүд одоо яг бүс нутагт улам хүчрэгч хандлагатай болоод байгаа. Жишээ нь одоо Япон Америкийн харилцаа, Америк Солонгосын харилцаа, Америк Филиппиний одоо нөгөө цэргийн хамтын холбоотны улам бэгч хандлагатай байгаамаа. Зүүн хойд Азийн аюулгүй байдлын талаар хүндсэн асуудлуудын хүрээнд Бүгд найрамдах Хятад ард улс, Хойд Солонгосын болон Цөмийн зэвсгийн асуудал, арлын маргаан, Аз намхан далайн бүсэд Америкийн нэгдсэн улсаас баримталж байгаа бодлогын талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн юм. Оросын улбаны улсын хувьд Америкийн нэгдсэн улсаас явуулж байгаа бодлогод шүүмжлэлтэй хандаж, зүүн Европт Оросын улбаны улсын хүчийг сулруулах гэсэн алхам хийж байна гэсэн байдлаар асуудалд хандлаа. Тэгвэл Америкийн нэгдсэн улсын судлаач илүү зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудал анхаарлаа хандуулсан илтгэл тавилаа. Энэ бүс нутагт Бүгд найрамдах Солонгос улс, Япон улстай эвсэл байгуулсан нь Цөмийн зэвсгийн эсрэг нийгмэл бодлого болохыг хилээд Бүгд найрамдах Хятад ард улстай хамтрах хүсэлтэй байгаа талаар дурдж байлаа. Баг хуралд оролцогчид өөр өөрсдийн талаар хөндөгдсөн асуудлуудад шууд байр сууриа илэрхийлэх боломжтой тул Улаанбаатарын хэлэлцээр нь улс хоорондын зөрчилтэй асуудалд зууч болон итгэлцлээ олох боломж юм гэж оролцогчид тайлбарлаж байна. За манай улсын хувьд энэ хэлэлцээрээс бүс нутгийн тулгамдсан асуудлын талаар сонсч улс орнуудын байр суурийг мэдэх нь үндэсний аюулгүй байдлын стратегт чухал гэж үздэг. Монгол улс чинь өөрөө энэ зүүн хойд Азад инх тайм тогтгоно манай өөрийн эдийн засгийн хүртэл ач холбогдол байна. Энэ зүүн хойд Аз гэж өөрөө бол энэ улс төр янз бүрийн цэрэг зэвсгийн юмнаас л ингээл нэгнээс хөндөрч байгаа болохоос энэ чинь асар их потенциалтай бүс нутаг. Тэгм учраас бид нар бол санамсаргүй биш энэ эрчим хүчний хэлхээ холбоо, зам тээврийн дэд бүтцийн хэлхээ холбоог асуудал бас оруулаад байгаа. Бас л бидний анхаарах ёстой сэдэв мөнөөс мөн шүү дээ. Нөгөө далаад гарцгүй улсын хувьд бас нэг асуудал манад байгаад байна. Бүс нутгийн инх тайван аюулгүй байдлын төлөө улс орнууд улс төр эдийн засгийн талаас харахаас илүүтэй хамтын харилцааг засгийн газрын түвшнээс игэл иргэдийн харилцааг бэхжүүлэхэд анхаарч байна. Тиймээс Монгол улсын санаачилсан Улаанбаатарын яриа хэлэлцээнд бүсийн бүх орнууд нэгдээсэй гэж хүсэж байлаа. Ялангуяа Хойд Солонгос үүнд нэгдэж өөрийн байр суурийг илэрхийлж явах нь зүйтэй болов уу гэж оролцогчид үзцгээж байна.